Засгийн газар 6 жилийн хугацаатай 595% хүүтэй 500 сая Америк долларын шинэ бонд гаргаад байна. Синчери 5 нэртэй тус бондын арилжааг 133 Америк долларын өсөлттэй хаажээ. Мөн бондод ирсэн захиалга нийт гаргаж буй дүнгээс 2.6 дахин давсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Энэхүү бондоор 2028 онд төлөгдөх 8.6% хүүтэй Синчери 2 бондын 321.6 сая Америк долларыг болон эх сард хугацаанд дуусах 5.1% хүүтэй Намад бондын 154 сая Америк долларыг дахин санхүүжүүлэхээ сангийн яам мэдэгдээд байна. Улаанбаатараас Шанхай хотын хооронд 7 хоногт 2 удаа нисэх шууд нислэгтэй боллоо. Бүгд найрамдах Хятад ард улсын анхны хувийн агаарын тээврийн Spring Airlines компани уг нислэгийг үлдэнэ. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 Америк доллар. Шинэ чиглэл хоёр улсын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. Дэлхийн уул уурхай хөрөнгө оруулагчдын PDAC 2026 чуулга уулзалт Канадын Торонто хотноо үргэлжилж байна. Манай улс алт зэс газрын ховор элемент зэрэг байгалийн баялагаар ариун нөөцтэй. Иймд нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорж энэ чиглэлд бодлогоо зангидж, хууль эрхцэн орчноо шинжилж хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг танилцуулжээ. Гадаад харилцааны яам Шведийн хаант улсын гадаад хэргийн яамтай хамтран ажиллахын зэрэгцээ тус улсад оршин сууж буй 12,000 гаруй Монгол иргэний нийгмийн хамгаалал болон визний асуудалд анхаарал хандуулна. Мөн байгаль цагуурийн ижил төстэй Шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэгч Шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавьжээ. Түүнчлэн суралцах оюутны тоог нэмж, төгс соёлын хамтарсан судалгаа хийгээд Монгол судлалыг дэмжих зэргээр ойр дотн ажиллахаар тохиролцжээ. Замын төвчрөлд саатаж зогсоолгүй газарт хаалга нэхийг татгалцсан автобусны жолоочийг доромжлон цонхойг нь хаглан гарч явсан хэрэг гарлаа. Зөв бүс үйлдэл гаргасан зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдсэн байна. Монгол болоо. Би өвчтөн нороо Буратад фермерийн аж ахуйд үн төлбөргүй сургах сургууль нэгдээд байна. Тус сургуулийн 13 дахь удаагийн эсэлд тунгуудахгүй болох бөгөөд мах сүүний аж ахуйн чиглэлээр мэрэгшүүлэн сургах юм. Фермерийн сургуульд суралцахын тулд бүрэндэд боловсролоос гадна анхан шатны мэрэгжлийн боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.